Та бүхний амгалан айлтгая. За шинэ хичээл 5 дугаар хичээлээ эхлэе. Гэрийнхаа даалгаврыг эхлээд ярилцъя. За гэрийн даалгаварт үүл гэдэг үгийг ийм үүл гэдэг нэр үг байна. Энэ үгтэй нэг язгуур 15 үгийг олж бичиж ирээрэй гэж даалгавар өгсөн. Тэгэхээр монгол бичигт бол үүл гэдэг үгийг бид гэрэл бичгээр үйл гэж ил нь бол ардаа ихшиггүй ингэж бичдэг. Гэвч монгол бичигт бол энэ ардаа ямагт ихшигтэй үйлээ байна. Тэгэл энэ үйл гэдэг үгэндээ цааш нь дагвар нөхцөл залгаад үүсгээд явхад энэ элийн ардахын ихшиг бол хаягдаж гээгдэхгүй. Монгол бичигтүүд бид олонтой анхааруулж ярьж байгаа. Үгийн үндсэнд байгаа ихшиг бол нэг гээгдэж нэг нэмэгдэж гарч ирдэг шин үсгийн дүрм шиг тийм зүйл бол монгол бичигт байхгүй. Үгийн үндсийн араас залгаж байгаа дагвар нөхцөл бол тогтвортой гэж ярилцсан байгаа. За тэрийг санаад цааш нь бид өнөөдөр энэ үйл гэдэг үгээс гэрийн даалгаварт хийж болох цөөн үгийг энд бичлээ. За үйлээ. За энэ элийн ард бол орхиц сүүл шиг байна. За тэгэл үйлдэх гэхлээр зэрэг үйлээ дэ хүү үйлдэхүү. Энэ элийн дараах мэн энэ сүүл бол энд шүд болж орж ирэн шүү дээ. Үйлдэх үйлдэл. Үйлдэл. За тэгэхээр яагаад үйлдэл гэдэг энд үйлдэх гэхлээр зэрэг энд дэвсгэр дэ байсан мөртлөө энд кэвтэй болоод ардаа гэдстэй болчих ба гэдгийг бол та бүхэн сайн санаж байгаа бах. Энд бол ил бол ганц үүлийг нэр болгодог ил дагвар бол ихшиг ахуулдаг дагвар. Тийм учраас энэ дэгийн ард бол гидс жиргэлэн гидс гэдэг бол уу юм уу ихшиг. Ихшгийн өмнө ордог дэгийн хэлбэр бол энэ учраас дэгийнхэн хэлбэрийг энд хэвтэй хэлбэр болгож сольж байгаа гэдгийг анхаараарай. Тийм учраас энд бол энэ гидс бол жирэг ихшиг. Үйлдэл үйлэт хүн үйлдэх хүн үйлэт хүн хүн нөхцөл бол ихшиг ахуулдаггүй учраас шууд залгасан байна. Үйлэт хүн үйлдвэр үйлдвэр үйлэт бүрий үйлд гэдэг үүлийн үндсэнд үйлийг нэр болгодог бүрий дагвар залгаад үйлдвэр гэдэг үг үүссэн. Үйлчин үйлэчин нэрээс нэр үүсгдэг. Ойдл үйл хийдэг хүнийг үйлчин гэдэг. Үйлэчин үйлчин. Үйлчлэх үйлэчилэхүү үйлчлэх. Үйл гэдэг нэр үг. Тэр нэр үгийг үйл болгодог ортон цагийн монгол хэлний бол чил дагвар, монгол бичгийн бол чилла юм уу чилэ. Илэн ардаа ямагт ихшигтэй байдаг юм шүү. Энийг бас сайн анхаарч явах хэрэгтэй. Үйлчлэх. Үйлс. Үйлс. За үйл гэдэг үгэндээ олон тооны эс залгасан байна. Үйлчлэгч. Үйлэчилэгчи. Үйлэчилэ. Энэ үйлчил гэдэг энэ өмнөх үгийнхаа язгуурдаар эгч үйлт нэрийн одоо байнга үйлдэгчийг үзүүлдэг. Сурагч, мэдэгч, явагч гэдгийн эгч. Үйлчлэгч. Үйлдвэрлэх. Үйлэт бүрилэхүү. Үйлдвэрлэх. Үйлдвэр гэдэг үгэн дээр энд гарч байгаа энэ үйлдвэр гэдэг үгэн дээр нэрийг үйл болгодог ил бол ямагт ардаа ихшигтэй байдаг гэдгийг бид санаж байгаа. Тэгээд үйлдвэрлэл. Тэгээд энэ бол яг уу үйлднэрийн ирээдүйн цагийн хүү нөхцөл байна. Үйлдвэрлэх. Үйлдвэрлэгч. Үйлэт бүрилэгчи. Үйлдвэрлэгч. Үйлдвэрлэгч. Үйлэт бүрилэгч. Үйлдвэрлэгч. Үйлэт бүрилэлэл. Үйлдвэрлэл. За үйлдвэрлэл гэдэг үйл үгэндээ үйлийг нэр болгодог ил залгатай зэрэг үйлдвэрлэл болно. Үйлдвэрлэл. Үйлэт бүричин. Үйлдвэрчин. Үйлдвэрчин. Үйлдвэр гэдэг үгэндээ
нэрээс нэр үүсгдэг чин дагаад үйлдвэрчин боллоо. За үйлд бүрийжих үү? Үйлдвэржих. Үйлдвэр гэдэг үгнээс үйл үүсгэсэн байна. Үйлдвэржих. За тэр үйлдвэрж гэдэг үгэнд кивийн бусдаар үйлдвэрлэх кивийн гүйл нөхцөлийг залхаар үйлдвэржүүлэх. Үйлд бүрийжигүүлэх үү? Үйлдвэржүүлэх. Энд үйлдвэржүүлэлт. За тэгэхээр үйлдвэржүүлэлт гэдэг үгийн язгуур нь бол үйл. Үйл гэдэг нэр үгийг үйлэг болгодог зай залгаад үйлд боллоо. За тэр үйлийг нэр болгодог бүрийн нөхцөл залхахтай зэрэг үйлдвэр боллоо. Ахаа тэр нэр үгэн үйл болгодог жи нөхцөлийг залгасаа зэрэг үйлдвэрж гэдэг үг боллоо. Түүн дээр бусдаар үйлдвэрлэх кивийн гүйлийг залгахтай зэрэг үйлдвэржүүл. Түүн дээр бол ихт гэдэг үйлийг нэр болгодог нөхцөл залгаж байгаа юм. Тэгэхээр зэрэг энд бол ил гийгүүлчээр төгссөн үйлгийн үндсэнд давхар гийгүүлэгчээр эхэлсэн дагвар залгаж байгаа учраас энд гидсэн жиргэлээд тэгээд үйлдвэржүүлэлт. За гэрийн даалгаврыг ярилцлаа. За шинэ хичээлээ оюун түлхүүрийнхаа цааш нь бид уншиж ярилцъя. Хүргэн загуура ханилагсан нөхөр төр ягаран бүү агуурлаа. Үргүлжи ханилажу тэнсэн мэд. Нэгэнтээ уучрагсан хойно ягаран бүү цуцар. За эхнээс нь ахаад уншия. Түргэн зуур ханилсан нөхөрт яран бүү уурал. Үргэлж ханилж тэнсэн мэд. Нэгэнтээ учирсан хойно яран бүү цуцар. За тэгэхээр энд бол түргэн зуур ханилсан нөхөрт яран бүү уурал гэж. За тэгэхээр энэ хүнтэй уулзсан даруйхантай нөхөрсөн нөхөртөөгөө тэр дороо уурлах олон зан гарах бол сайнны зам биш гэдгийг хэлж байна. Тэгээд үргэлж ханилж тэнсэн мэд гэж. Энэ тэнсэх гэдэг бол сорих гэсэн утгаар хэлж байгаа. Сорж мэд. Тэгэхээр эхний энэ хоёр мөр бол манай ардын үгний хүний сайныг ханилан байж таньдаг, морны сайныг унан байж мэддэг гэдэг тэр л зүүр үгийг хэлж байгаа хэрэг. Хүнтэй нөхөрлөж тэр үргэлж ханилж нөхөрлж байж сайн мууг нь мэд. Юуны туханд хөрлөгүй уурлах, омогдох юм уу, сайдсах муудлах бол буруу гэдгийг энд сургасан байна. За тэгээ нэгэнтээ учирсан хойно бол яран бүү цуцар гэж. Тэгэхээр нэгэнт ханилж нөхөрлсөн хойнотой бол нөхөрсөн нөхөртөөгөө бол насан туршид тууштай нэгэн сэтгэлээр нөхөрлж яваа. Ер нь бид энд бол манай ардын зур өгчвэ олон зантай хүнийг тойлбруу зантай хүнийг бол хамгийн муу хүн гэдэг. Тэгээд чи тойлбруу хүн буцхан амархан тоглон жад шантархан амархан ч гэж хэлдэг. Тэгэхээр зэрэг тийм тойлборгүй биш. Нөхөр хүнтэй нөхрөө бол шил сонгож ханил, сорж таниж мэдж ханил, муу нөхөртэй битгий ханил. Нэгэн сонгож нөхөрсөн нөхөртойгоо бол битгий түүнээс яран
цусар гэдэг маань сал гэсэн үг шүү дээ. Ярам бүү цусраа гэсэн ийм санаа хэлж байна. За тэгээд түргэн зуур ханилсан нөхөрт ярам буурал үргэлж ханилж тэнсэн мэт нэгэнтээ учирсан хойно ярам бүү цусраа гэж хэлсэн байна. Итгэгсэн хойно үг вэн итгэгсэн хойно үгэ вэн бүү нэгу итгэл үгэ хүмүндэр имагта зүрхүнүү үгийг бүү хэл магу хүмүнүү үгэндөр бүү ор гэсэн ийм мөр байна. За дахиад бид одооны ертөнцийн Монгол аялгаар уншия. Итгэсэн хойно үгэ бүү нуу итгэлгүй хүнд ямагт зүрхний үгийг бүү хэл муу хүний үгэнд бүү ор. За итгэсэн хойно үгэн битгий нуу. Итгэлгүй хүмүнд ямагт зүрхнийхээ үгийг бүү хэл гэж. Энэ бол ойлгомжтой байна. За ер нь итгэмжгүй хүнд бол манай ардын үгч ам алдвал барьж болдгүй, агт алдвал барьж болдог гэж хэлдэг. За урт үг толгоороодог, урт хормой хөл ороодог гэж хэлдэг. Итгэлгүй хүнд дими ярьсан чалчаа ярианаас болж олон зүйлийн киламанд орооцолж болдог. Тийм учраас ярихгүй хэн юу ярих вүлээ гэдгээ бодож ярь. Нэгэнтээ итгэсэн хүндээ бол бас зүрхнийхээ үгийг битгий нуу. Тэгэх юм бол хоёр нөхөр бол дотн нөхөрлж чаддгүй гэдэг санааг бас энд хэлсэн байна. За муу хүний үгэнд битгий ор гэдэг бол ойлгомжтой. Ер нь бол амьдрал дээр бол муу хүн гэдэг бол муугийн нөлөө олон могоон цус тэнгэрт гэдэг ардын зүүрэг байдаг. Тэр маань ер нь нэг муу хүн чинь бол сайн хүнээсээ бол илүү түргэн муугаар нөлөөлж чаддаг. Амьдрал дээр бол муу юмыг дуурайх бол амархан, сайн юмыг дуурайх бол хэцүү. Сайн үлийг бүтээхэд бол хэцүү, муу үлийг бүтээхэд бол амархан байдаг болохтой зэрэг муу хүний үгэнд бол орно гэдэг бол осолтой гэдгийг бол энд сургасан байна. За ингээд гэрийнхаа даалгаврыг энэ оюун түлхүүрийнхаа эхний хэсгийг сая уншиж байхад тэмдэглээд авсан байх гэж найдаж байна. Ахаад нэг тулгаад бичиг тэмдэглэснийгээ хараад ав. За цааш нь үргэлжлүүлэн ярилцъя бид. Эм хүмүүнүү үгийг бүү даг. Көбүгүн ба боголиер бүү мэдүүл. За ертөнцийн айлгаар уншвал эм хүний үгийг бүү даг. Көбүгүн ба боолоор бүү мэдүүл. За энэ сургаалыг одоо сонсоход жаахан андуу ташаа юм шиг санагдаж магадгүй. 13 дугаар зууны үеийн ер нь Чингисийн бэлэг сургаалд ч гэсэн энэ бол тэр чигээрээ байдаг зүйл. Ер нь оюун түлхүүрийг маань
эзэн бог Чингис зохиосон гэж эхэндээ уншиж байсныг та бүхэн санаж байгаа. Энэ тийм учраас ихэнх хэсэг нь бол Чингисийн бэлэг сургаалаас уламжлалтай ийм сургаал байгаа. Тэгэхээр тэр үеэс ахуулаад ер нь бол 13 дугаар зууны үеийн тэр одоо тэнгэр орчиж олон улсууд хөрвж байлдаж байсан энэ үед бол төр улсаж хүртэл айл гэрч хүртэл толгойлон өдөртөхгүй гэдэг бол чухал байсан. Түүнийг хүндлэн хүлээж нягтардаг байсан. Хожимч хүртэл одоо ч хүртэл ер нь айл гэр гэдэг бол эхнэр нь ч нэг мэдээл, хүүхэд нь ч нэг гэрийн ажил үйлийг мэдээд хүн ингээд байх юм бол тэр айлын ажил үйлс бол өөдрөг дэвжиж байж чадахгүй гэж өвгөд төгсд маань сургаж ирсэн. Ер нь ч бол тэр чинь зөвхөн бол бүх гэргийг бол гэрийн эзэн мэднэ, эхнэр хүнийхээ үгийг ерөөсөө авахгүй ч гэсэн үг биш. Ерөөсөө гэрийн эзэн гэдэг бол төр улсын нэгж болсон тэр гэр гэдгийг бол толгойлон удирдах нь бол гэрийн эзэн байх ёстой, эхнэр биш, хүүхэд биш гэсэн энэ санааг хэлж байгаа. Тийм учраас өөрөөр хэлэх юм бол олон сүлт толгойтой могоо биш, олон сүлтээ нэг толгойтой могоо байх ёстой гэдэг сургаал бол тэр Чингисийн бэлэг сургаалаас уламжлалтай тэрэл санааг бол энд хэлж байгаа хэрэг юм аа. За энд ташрамд хэлэхэд бол энэ эм гэдэг бол зүгээр ерөөсөө эмэгтэй хүн гэсэн утгаар биш. Энэ 13 дугаар зууны үеэс ахуулаад ер нь номд байгаа энэ эм гэж бичдэг нь бол эхнэр гэсэн утгаар хэрэгжилж байгаа юм. Эхнэр гэргий гэсэн утгаар гэж хэлжээ гэдгийг ойлгох хэрэгтэй. За хартай хүмүүн лүгэ үг бүү зөвл. Хартай хүмүүн лүгэ үг бүү зөвлэ. Олон хүмүүнүү зөвшиг сынник бүү эвд. Хартай хүмүн лүгэ гэж хүнтэй гэсэн үг. Хүмүн лүгэ энэ луга лүгэ гэдэг бол хамтрахын тийм ялгалын нөхцөл гэдгийг бол та бүхэн сайн мэдж байгаа. Хартай хүнтэй үг бүү зөвл. Олон хүний зөвснийг бүү эвд. За хартай хүн гэдэг бол сэжиглэмээр хүн, сэжигтэй хүн гэсэн утгаар хэлж байна. Сэжигтэй хүнтэй бол үг бүү зөвл. Сэжигтэй хүнтэй бол өөрийнхөө зүрхний үгийг битгий хэлж ярилцаа гэж хэлсэн байна. Энд бол олон хүний зөвсөн гэдэг маань зөвлсөн, зөвлөн хэлцэд тогтсон гэсэн утгаар зөвсөн гэж. Олон хүний зөвлөж хэлэлцэд тогтсныг бүү эвд. Тэгэхээр зэрэг хэдийгээр хаан эзэн хүн байлаа ч гэсэн олон хүн яриа тогтчихсон зүйлийг бол битгий эвдээ гэж. Тэгэхээр зэрэг энэ бол бидний одоо орчин үеийн зарчимтай бол яг сайхан таарч байна. Энэ бүгдээрээ хэлцвэл буруугүй бүлээн усаар угаавал хэрэггүй гэж хэлдэг. Тэгэхээр олон хүн ярилцаад, хэлцээд, зөвшөөд тогтчихсон тэр зүйлийг бол ганц хүн хэдий ухаантай байлаа ч гэсэн битгий эвдээ гэж сургасан байна. Килэнцэт үйлэн дор бүү шун. Буянт үйлэн дор бүү сагаад хий. Килэнцэт үйлэнд бүү шун. Шун гэдгийг шин нуу гэж бичдэг. Шунал гэдгийг шинл гэж бичдгийг санаж байгаа бах. Шун. Буянт үйлэн дор бүү саад хий. За килэнц гэдэг бол эртний түүрхээр бол бас килэнц гэж бичдэг. За энэ уг гарал нь бол килша гэсэн санскрит үгээс гаралтай. За утга нь бол нүгэл гэдэг үгтэйгээ бол ойролцоо утгатай. Килэнцэд үйл нүгэлт үйлэн гэсэн килэнцэд үйл нүгэл килэнц гэдэг бол тийм ч учраас хоршин монгол хэлэнд бол гэлдэг. За килэнцэд үйлэнд бүү шун гэж. Тийм нүгэлтэй муу үйлэнд хэдийгээр өөрт ашигтай мэт санагдаж байвч саад үйл нь бол нүгэлтэй байвал түүнд битгий шунаа гэж хэлж байна. За буянтай үйлэнд бүү саад хий гэж. Өөрөө буян үйлдэж чадахгүй ч гэсэн
буянтай үйл хийх гэж байгаа бол түүнд битгий саад хий. Түүнд дэм бол тус бол тэгвэл тэр чинь бас буян болно гэсэн санааг л давхар хэлж байгаа хэрэг энд. За ер нь бол энэ чинь килэнцэт үйл буянт үйл гэдгийг бол ойлгохдоо килэнцэт үйл гэдгийг бол буруу үйл муу үйл явдал буянт үйл гэдгийг бол сайн үйл гэсэн утгаар л ойлгох хэрэгтэй. Ер нь килэнц нүгэл буян гэдгийг бол сайн муу үйл гэсэн утгаар л манай ард түмэн ойлгож ирсэн шүү дээ. За цааш нь уншъя. Үнэхээр житгүгсэн ардын урамыг өчүүхэн ягууман дор бүү шантал үнэхээр зүтгсэн ардын урамыг өчүүхэн юмд бүү шантал. За шантал гэдэг бол мохоо. Битгий мохоо, зориг мохоох гэдэг шиг шантал битгий шантараа гэсэн утгаар хэлж байна. Үнэхээр зүтгсэн ардын урамыг өчүүхэн юмд бүү шантал гэж. Тэгэхээр зэрэг үнэн шударгаараа явж байгаа. Үнэхээр ажил үйлдэн зүтгэлтэй ийм хүний урмыг жижигхэн юмнаас болоод битгий мохоож гомдоо гэсэн санааг хэлж байна. Энэ маань бүхэлдээ л манай бас л ардын үг урмыг хугалахаар уусын хугал гэж хэлдэг тэр л санааг чинь энд хэлж байгаа хэрэг байна шүү дээ. Үзмэгц ягаран магтгаад учралдун ханилажу гайхуулаад удал үгээ хэрэлдэн салаад даруй буцаж инээдэм нагаатам хийн явагч хүмүн үзтэл магуу ард мөний тул үдтэр тэгүүнэч зайл. За ахад унши. Сайн харж байгаарай. Үзмэгц яран магтаад учралдан ханилж гайхуулаад удал үгүй хэрэлдэн салаад даруй буцаж инээдэм наатам хийн явагч хүн үзтэл муу ард мөний тул үтэр даруй гэсэн утгатай үтэр төвнээс зайл. За тэгэхээр зэрэг энд бол ямар хүнээс зайлах хэрэгтэй вэ? Нөхөрж болохгүй вэ гэдгийг хэлжсэн байна. Өөрөөр хэлбэл бидний хэлдэг хаврын тэнгэр шиг олон ааштай хүнийг хэлж байна. Үдсэн даруйдаа уулзсан даруйдаа их сайхан магтаж хэлээд тэр даруйдаа л учралдан ханилж бүр дотн нөхөр болж их гайхуулж яваад удлгүй хэрэлдэж салаад бас дахиад иргэд даруй бас буцаж инээдэм наадам хийн явдаг ийм хүн. Үзвээс энэ бол муу хүн учраас түүнээс түргэн зайл гэж. Тэгэхээр ер нь Монгол хүн чинь бол тэр шарыг үзэж шаруулж улааныг үзэж уруудаг ийм олон зантай хүнийг бол том муу хүн гэж үздэг. Монгол хүний гол чихч шугам бол тууштай нэгэн сэтгэлээр
үнэн шударга хандлахыг бол хамгийн эрхэмлдэг учраас энэ үнэхээр одоо хүний муу шинж юм. Тэгээд ийм шинжийг бол энэ маань түүнээс түргэн зайлгаж тийм нөхөртэй нөхөрлөж болохгүй гэхээс гадна ийм муу шинжийг бол агуулж болохгүй гэдгийг сургаж байгаа хэрэг байгаа юм. Тэгэхээр ер нь энэ оюун түлхүүр сургаалч гэсэн эртний хуучин уламжлалаар бол ингэж уншаад ярилцаад та бол зөвхөн сайхан чимэгтэй үг чихэндээ тусгах биш, энийгэн бол ажил үйлдэн амьдралдэн хэрэг болохоор олон дахин бодож эцэг ихэн ч гэсэн өвгөд хөгшин ч гэсэн энэ оюун түлхүүр ийм сургаалаад иш татан жоохон нялхвагаас нь эхлэн сургаж чихэнд нь хоногшуулж сэтгэлд нь хоногшуулсан байдаг учраас бол аж тусаан өгдөг байсан. Одоо ч гэсэн бид энэ бас хичээлийг ингэж уншиж явахдаа цэцэрлэгийн хүүхэд ба сургуулийн хүүхдийн сургалтанд ашиглаж өөрснөө ч гэсэн бас утга учирыг бодон санаж байвал бидний хамтдаа энэ оюун түлхүүр сургаалыг Монгол өчгөн хичээлээр үзсний аж тус ус гарах юм да. За ингээд саяхан хамт уншсныгаа эхнээс нь өөрснөөгөө тэмдэглэж авсантай нэг тулгаа тараад ав. Үзмэгц ярам бүү мах түргэн зуур ханилсан нөхөртөө ярам бүү уурал үргэлж ханилж хэнсэн нэгэнтээ учирсан хойно ярам бүү цуцар итгэсэн хойно үгээ бүү нуу итгэлгүй хүнд ямагт зүрхний үгийг бүү хэл муу хүний үгэнд бүү ор им хүнийг бүү даг хөвгүн ба боолоор бүү мэдүүл гартай хүн лүгэ үг бүү зөвлөө олон хүний зөвчснийг бүү эвд Хэлэнцэд үүлэнд бүү шун буянд үүлэнд бүү саадхи үнэхээр зүтгэсэн ардын урмыг өчүүхэн юмд бүү шантал үзмэгц ярам магтаад учралдан ханилж гайхуулаад удалгүй хэрэлдэн салаад ариуй буцаж инээдэм наадам хийн явагч хүн үздэл муу ард мөний тул өтөр түүнээс зайл. Эд таваар бүхэн эзэндэгэн хайрлагдах тул эрхэм мэрэгд эргцүүлэн бодоод эс өгснийг авахыг игнэгт цээрэл бай. За өнөөдрийн манай 5 дугаар хичээл үгээр дуусч байна. За ингээд гэрийнхаа даалгавар өгье. Гэрийнхаа даалгаварт 7 гаригийн нэр нэм даваа мегмар лав хүрв баасан бямба гэдэг үгийг мөн
Хуучин бол санскритээр нь бид Адия сумья ангарга бод бархасгаад сугар санчир гэж тоолдог байсан. Түүнийг хамт нь ингээд 10 өөрөөр хэлэх юм бол 14 үг гэртээ бичиж ирээ.